За бид Баянгар аймгийн төв дээр дахин нэг автомашин сонирхогч ахуудтайгаа танилцахаар ирээд байна. Тэгээд таныг одоо яг хин гэдэг вэ? Ямар ажил хийдэг вэ? Та өөрийгөө товч танилцуулбал. За би намайг Батэрдэн гэдэг. Тэгээ энэ цагаан зам авто засварын газрыг ажилуулдаг. Ерөнхийдөө автомашин сонирхолтой юм хүн байна. Тэгээ ерөнхийдөө энэгээр одоо байгаа энэ хуучны бас нэг машинуудыг бас нэг жоохон өөрчлөлт хийгээд тэгээд сонин содон гэдэг утгаар нь бас нэг цуглуулж янзлах бодолтой ингэж олж цуглуулсан байгаа хингүүр. Тий. За одоо энэ Батэрдэнийхээ одоо ажлын хойдлын хашаанд нь орж ирсэн байна. Тэгээд Батэрдэнийхээ энэ дээр бол ерөнхийдөө засах гэж байгаа буюу засвардаж дуусаагүй байгаа машинууд байгаа. Гэхдээ өвтөр яг хальт таны машиндээ танилцъя гэдээ орж ирчээд байна. Та ингээ эхнээс нь ингээд танилцуулбал ямар машин та ингээд авч чадгалцаад бэлдсэн байна. Энэ бол яг одоо ГАЗ 53 гэдэг машин. Тэгээ энэ машиныг бас нэг жоохон өөрчлөлт хийгээд нэг пикап маягийн болгох сонирхлоор. Тэгээ ингээд задлаад одоо ингээд түрүүчээсэн задлаад байж байгаа. Тэгээ одоо энэ араа марамын богисгол дугуй мууг нь өөрчлөөд нэг тийм болох. Энд бас нэг бол яг одоо энэ чигээр нь яг энэ байгаа чигээр нь одоо ингээд будаж унхтаад дугуй мууг нь хийгээд ингээд яг ийм мөртлөө явдаг яг өөрийнхоороо ийм болох санаатай л байж. Энд чи одоо юу гэдэг зөвөрөлөө жишээ. За энэ бол одоо шоши гэдэг дээр үеийн одоо перм одоо нэг хөдөө аж ахуйд дасаг сүүний дасаг масаг гэж байдаг байсан юм а. Тэрэн дээр л одоо энэ дээр чи ингээл нөгөө бетон савтай сүү сайл юмнуудаа ачаал ингээл нөгөө дасаг хооронд ингээ явдаг. Малчтын сүү сайл цуглуулдаг байсан. Тийм л унаа. Ихэдээ бол бүх гүйцүүд яг тэр чигээр. Тий, одоо ингээд урагшаага гүйзүү нурдаа байдаг. Кавин хойноо байдаг бас их сонирхолтой. Ийм шиг. Тий, ховор төрлийн. Тий, одоо. Тий. За өшөө дахиад ийшээ. Тэгээд яцгаа ямар За энэ яг уу ингээд энийг бол одоо ингээд сэлүүгэн тэрэгсэх гээд. За энэ бол одоо энэ дээр үе M21 гэдэг машиныг күүзүү бол байгаа юм. Тий. Дотоох юм бол байхгүй. Тэгээ энийг бас нэг жоохон сэргээгээд янзлчих санаатай л ингээд нэг сонирхлоор авчир тавьчаад байж байгаа. M21 бол ер нь бол нөгөө засал сэргээхгүй л бол өөр нь өөрийнх нь юу бол нэлээд хуучирсан. Тий. Тэгэхээр Монголд Улаанбаатарт байгаа жишээ нь дандаа засал сэлбэцсэн загварууд байгаа гэдэг тийм. Тий, ерөнхийдөө тий. Тэгээ та бас нэг бас яг адилхан сэлбэт нэг гоёлын нэг тий гол нь явдаг болох тийм сонирхолтой. За тэгээд амжилт хүсээд Батэрдэн ахын сайхан олон машин сайхан амжилт хүсээд хурдан босголтгоо гэж өрөөй. Тэгээд баярлалаа. Батэрдэн ах манаас болоогүй. Баянгар аймгийн 69 ВАЗ клубийнхаа бас тэргүүн гэж явдаг. Тэгээд хэдүүлээ ВАЗ клубын одоо тэргүүлэгч тийм гишүүн тий. Тий. Тэгээ одоо хэдүүлээ бас 69-тэй танилцсан. Тэгээд бас давхар бас өөр ганц нэг машин бас Батэрдэн ах маань танилцуулна гэсэн. Тэгээд эргээд уулзцгаая. За Батэрдэн ахыхаа гаражинд орж ирээд байна. Тэгээд үнэхээр автомашин сонирхогч хоббитэй ийм хүн гэдгийг бол сая орж ирээд нүдэрээ харлаа. Тэгээд дахиад та эндээс үргэлжлүүлээд өөрийнхөө машиндаас цуглуулгаас танилцуулаач. Хуучны шааха гэдэг юу вэ те? За энэ тий одоо монголчууд шааха гэд нэрлэдэг. Тэгээд ер нь бол Урал 72 гэдэг утас их юм байлээ. Тий. Тэгээ одоо яг вэ энэ бол бас л асан явна. Цаатал нь бол одоо Москвич байж байна. Энэний цааталт байгаа энэ бол одоо 24 Уул. Тийм, уул 24. Энэ бол одоо бүх юм ингээ өөрийнхөө байлаа. Жохон тийм гадна засварын шаардлагатай. Өөрийнхөө мотороор асан явна. Энэ ч гэсэн ялгаагүй. Яг унж оруулж ирээд ингээ тавьсан юм. Шинэ байж байгаа. За тэгээд энийг араан байгаа болохоор энэ бол одоо юуны Land Cruiser 80 араа юм. За энэ дээр би нэг аяллаа машин өгсөх гэдэг ингээд доод ангийн нэг бэлдээд байж байгаа юм. Тий. за одоо энэ бол бэлэн араан байж байна. Тэгээд тий. Удахгүй өгсөд бэлэн болох хаа. За энд бас энэ бол одоо бас нэг хоббины юм. Одоо ерөнхийдөө дөрөв дугуйт байж байгаа шүү. Kawasaki 650 гээд Adventure мотоцикл тэгээ энэгээр хаяа нэг одоо өдөө гадаа явнаа бас шавар уснаа дэж үсээ. Бокс их гой бокс харагдаж байна тий.
ийм мотоцикл байж байгаа. За одоо энд бас нэг сонирхолтой юм харагдсан. Энэ яадаг болон бэ? Ерөнхийдөө яг энэ аялах сонирхолтой. Тэгээд эндээ ингээд аяллаа машина тавиад энэ гадаа тавьсан байгаа. 78 машинаар аялна. Тэгээд аялж явж ирээл юмнуудаа эндээ тавиал. Аялж гарахдаа эндээ машина тавиал нэг майхан сав юм ачаал явах. Зориултаа тэгээ ингээд нэг аяллаа юмнуудаа хэрэгцээтэй юмнуудаа ингээд. Та Баянгар ВАЗ клубын тэргүүлээс гадна бас энд Хүннү мотоклубын өмсгөл харагдаж байна. Тийм Баянгарын ВАЗ клубын тэргүүн 2 жил хийгээд тэрийг одоо нэг өөрийнх найз дүү манд одоо тэргүүн баяр сайхан гэж залуу байгаа ВАЗ клубын. Тэгээ энэ дээр Баянгарын Хүннү мотоклубын тэргүүн гэдэг. Тэгээ мотоцикл сонирхдаг учраас одоо ингэж байж байгаа. За тэгээд таны хувьд бол бас нэлээ олон сайхан хуучны тэрийг цуглуулсан байдаг юм байна. Тэгээд одоо энэ бүхнийг одоо бүгднийг сайхан босгоод мэдээж өр хөвгтөө үлдээх үү? Тэглгүй байх. Одоо эн чинь то ерөөхдөө ийм машин тэрийг цуглуулад олоод тэгээ янзлаад зарж барах бол бодол байхгүй. Зүгээр ерөөхдөө ингээд л цаашдаа хадгалаад өр хөвгттэй өглүүлэгч байд юм уу? Эсвэл одоо тэгээд өөр нэг альтах юм. Одоо нөгөө идэл чиргэлжсэн хүмүүсийн нэр устай ингээд хадгалах зорилттой юм байгаа. Ер нь бол тийм. Ер нь та энэ хуучин тэрнүүдийн ханаас хөвчлээ олж байна. Аймагуудаас олж байна уу? Ер нь өөрийнхөө аймагаас л тэгэл хайж байна. Хайгаад гарч ирвэл тэгэл олж штэ. За тэгээд өргөжлүүлээд хэдүүлээ бас Жарис клубийнхаа хамт олонтой өргөжлүүлэн танилцсан. Тэгээд энэ хүрээд ямар ч сан Батэрднийхаа гаражаар хувийн одоо цуглуулгаас нь нэлээд сонирхлоо. Тэгээд баярлалаа тань. Тэгээд бүх машин хурдан босоод бүгдээрээ сайхан өнгөцсөн сэргээд сайхан залуу тэрэгнэр шиг ирч хүчтэй бол холтгоо гэж ирвэ. Баярлалаа. Манай ВАЗ клуб их олон гишүүнтэй. Тэгээд ВАЗ клубын маань их машин тэрэгтэй хүмүүс өдөө гадаа явсан байна. Аялалд явсан байна. Манай тэргүү маань Улаанбаатар хот руу ажиллаар явсан байна. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон цөөхөн байна. Одоо өнөөдрийн хувьд бол тий. За тэгээд хэдүүлээ бас Жарис клубийнх нь ВАЗ клубийнхаа хамт олонтой үргэлжлүүлэн танилцъя. Баярлалаа. За автоаялал дараагийн төмөр үлгийн эзэнтэй танилцаад бэлэн болоод байна. За тэгээд миний ард байгаа энэ одоо нэг үгээр лимузин Жаристайгаа танилцъя. Сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ? СМ харьяа ямар ажил эрхэлдэг хүн бэ? Сайн байна уу? За би энэ Баянгар аймагт хөгжим драмын театрт гэрлийн техникч хийдэг. Тий. Тэгээ намайг Хавгсрын гэдэг. Баянгар аймгийн Жис сумын харьяа хүн байгаа. За тэгээд мэдээж хэрэг битэрийн ард байгаа хамгийн гол нөгөө танилцах зүйл бол төмөр хүлэг байгаа. Тэгээд өөрхөн төмөр хүлгийн талаар танилцуулаач. Хизээ аваа. За би энэ машиныг аваад одоо 4 сар болж байна уу? Тийм байгаа хаа. 4 сар болж байгаа. Энэ манай Баянгарын одоо Батбаяр гэж хүн янзлсан. Янзлсан Жарис байгаа. Өөрөө он гэж одоо янзлж ясан Жарис байгаа. Би тэгэхэд сая аваад нэг 4 сар л болж байна. Нэлээ ер нь бол бас гараа гаргаад янзлсан сайхан тэрийг байна. Тэгээд хэдийн хэрэг магтааж байсан би хамгийн их нь. За би сая нэг дахилагт явахдаа нэг юуны овооны дахилагт явахдаа би сая нэг 12 хүн авч болоо. 12 хүн авч явсан даа. 12 хүн л асуудалгүй багч байна тий. Асуудалгүй багт. Тэгэхээр одоо баг нэг үгээр одоо баг автобус шахуу болсон юм шүү дээ тий. Тийм ээ. За тэгээд төмөр үлгтэйг өөр хаашаа хэлж яв. Ерөнхийдөө техникийн хувьд одоо бүрэн бүтэн байдал бол бүгд 100% хангагдсан. За энэ үйлчлэг ажлуудаа ороод бол одоо техникийн хувьд бол асуудалгүй байгаа. Би хамгийн цаатал нь одоо Говьалтай аймаг орсон. Говьалтай аймаг орсон. Тэгэл ирээд нэг 2 сум руу явсан байгаа. Эрдэнэ цогт сум руу нэг явсан. Жис сум руу нэг явсан. Тэгээд нэг өөр хол юмд яваагүй л энэ. За тэгээд сайхан төмөр үлэг тооёрт нь гой аяллаа гой төөх бүтээгээсэй гэж хүсэж өрөө. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн төмөр үлгийн эзэнтэй танилцах бэлэн болоод байна. Тэгээд бидэлээ сайн танилццгаая. Сайн байна уу? Таны хэн гэдэг вэ? Хаана ажилладаг? Аль сумын харьяа хүн бэ? За намайг Болорчлон гэдэг Баянгар нисэх бодолд жолооч хийдэг. Одоо 8-ын төвдгөө өгдөг. Өөр сум яах вэ? Баян өндөр сум.
За мэдээж хэрэг танай машиныг дуудсан шалтгаан бол бас нэг ховордож байгаа машин төрөл гэдэг утгаараа дуудсан байгаа. Тэгээд өөрийнхөө машины талаар танилцуулаач. За энэ болохоор зэрэг Баянгор нисэх худалд 2001-2 оноос хойш явж байгаа машин. Тэгээ бүх юм өөрийнхөө байгаа. За ерөнхийдөө одоо яг өөрийнхөө хувьд эзэнээс эхэлж барьж эхэлсэн бэ. За энэ болохоор зэрэг манай нөгөө ажлын нэг ах барьдын тэгээд амарсан байгаа болохоор зэрэг би дүр зураг ингээд аваад ирсэн байна. Ерөнхийдөө машинаараа бол одоо энэ мэдээж хэрэг аймгийнхаа ажил төлөвлөгөө бүгдийг намжуулна. Тэгээ одоо байгууллагынхаа нөгөө бүх төрлийн тэгэл хар бар ажил бүх юмд л явдаг машин да. За тэгээд сүүлд хаашаа явсан бэ? Ер нь аялал маялал хийж байна. Аялал маялалд бол явж байгаагүй. Энэ нөгөө аймаг дотор л нөгөө онгоцноос ачаа хүлээж авах зорилттой машин. За тэгээд одоо та бүхэн маань энэ тэргээ бас мэдээж хэрэг засас хэлбдэг байх. Хэрэг засвараа өөрчлөлт авч байна. Одоо засахад одоо энэ байн бидрэх нэг илүү бага байна уу, их байна уу тэр талаар танд хэлээгүй. Тэгээ ерөнхийдөө бол эвдрүүлгийн төлөө бол ер нь гайгүй шүү. Жилд нэг 2 удаа манайх ч ерөөсөө өөрсдөө техник үйлчлэг хийждэг болохоор зэрэг тийм. Эвдрүүлгийн төлөө бол харцангуй гайгүй. Уулах чадрын хувьд бол мэдээж хэрэг маш сайн. Тийм маш сайн тийм. За тэгээд Баянгор аймгийн нисхийн одоо зориулттай юм сайхан ор сүлгээ бас бид нөхөн хайж оллоо. Тэгээд таны бол ажлын хамт олонд болон танд бас ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Автоаялал дахин Баянгор аймгаас одоо Ваз клубийнхаа Бат Эрдэнэ ахтай мэнчилгээр дахин тааралдаад байна. Тэгээд за та мэдээж хэрэг энэ клубийнхаа бас тэргүүлэгч гишүүний хувьд одоо олон сайхан 69-нуудыг дуудаж биднэрт бас танилцууллаа. Тэгээд та одоо өөрийнхөө тэргийг биднэрт танилцуулахгүй юу? Хизээнээс янзж эхэлсэн бэ? За миний энэ машин ерөөхдөө Ваз 460 гэдэг яг тэр утгаараа байж байгаа. Мотор, гроп, тэгээд тэрхлэг бүх юм нь бол яг өөрийнхөө. Дээрээс нь жоохон туулах чадвар нэмэхийн тулд арай том дугуй. За явдлын арай зөөлөн болгохын тулд бол одоо урталт нь бүрш Land Cruiser 80 машины тэмээн гар бүрштэй амаржинтай тавьж өгсөн. Тийм болсноороо бол ерөнхийдөө юу болж байгаа. Зөөлөн явдал нь их тийм хөнгөн зөөлөн болж өгсөн. Тий. Тэгээ энийг бол одоо өөр детальчлаад одоо бүгдийг ингээд задлаад технээс нь ухсарч янзлсан тийм юм эвлүүлээд босгосон тийм машин байна. За та нэмэлтээр ерөнхийдөө юу хийсэн бэ? Ерөнхийдөө бол нэг аяллаа загвараар бэлдсэн баг шүү. Тий яг хөө ер нь нэг аяллаа тийм жоох аяллаа талдаа. Тэгээ өөрөөхөдөө бас жоохон хөнгөн офроуд маягийн бас нэг жоохон хүнд хэцүү замд явахаар бодож ингэж. Тэгээ нэг жоохон шавар шавхайтайч байт юм уу, уул устайч байт юм уу. Тийм газруудаар 100 бол одоо ингэж салхинд гарах аялах маягаар явах зориулжсэн гэж хэлсэн дээ. Хаалга малгайг бол их гоё хийсэн байна. Тэгээд хаалга энэ юунуудаа та яаж одоо хаанаас санаа авч яаж хийсэн бэ? Бусад үзэгчтэй сонирхол байна. За яг хөө ерөнхийдөө энэ хаалга эднэрийг бол нөгөө Баранглерийн Прод маягийн одоо ийм хаалга малгайг дуурайлгаад тэгээд монголчилж л одоо усарсан юм л. За тэгээд бас Бат Эрдэнэ ахтай дахин баярлалаа. Ягаад тэгэхээр өөрийнхөө хувийн цогцлогоос бол нэлээд танилцууллаа. Клубийнхаа гишүүдийг идэвхтэй сайхан дуулж өгч биднэртэй уулзуулсанд бас баярлалаа. Тэгээд таны тэрэг болон таны ажил, таны одоо клубүүдийн одоо ажилд бол бүгдэнд нь сайн сайхныг хүсээд амжилтын дээдийг хүсье өрөөё. Баярлалаа тань. За баярлалаа. Тэгээд танай Автокар имэн Автокар цагийн сайтын та бүхэн одоо бас ажлын амжилт хүсье. Автоаялал Баянгор аймгаас дахин үргэлжлэж байна. Бид Баянгор аймгийн автоёрын төвийн төвд өрж ирээд байна. Тэгээд автоёрын төвийнхээ хамт олондоо танилцъя. Сайн байна уу? Таны хэн гэдэг вэ? Өөрийнхөө танилцуулахгүй юу?
За сайн байна уу? Та бүхэн маань сайн явж ирөө. Намайг Амрам гэдэг Самбагийн Амрам кафетерийн төвийн дараагийн ажлыг 2017 оны 2 сард томилогдоод одоо 10 удаа хүртэл үйл ажиллагаа хийгээд явж байна. Манай кафетерийн салбар маань нийтдээ 17 ажил, 18 ажилчтай. Ерөнхийдөө бол Баянгар аймгийн үйл ажиллагаа кафетертэй холбоотой бүх зам тээврийн хөгжлийн яамаас гарч байгаа хууль дүрм журмын дагуу стандартууд явуулах Баянгар аймгийнхаа нийт хамтрагт хүргээд ингээд үйл ажиллагаа явуулаад эхэлж явж байна. За Баянгар аймаг маань бас Баруун аймгийнхаа нэгэнд ордог. Тэгэхээр энэ шигээ явж байгаа чиглэлийн одоо нийт хэдийн компани байна те. Ямар үйлчлэгээ үзүүлж байна та энэ талаар бас хэлэхгүй юу? За ерөнхийдөө Баянгар аймаг бол гот хоорондын зорчиг тээвэр дээр хоёр ажиллагаа хийж явж байгаа. Нэг нь Баянгар аймаг талаас нь гот Баянгар аймгийн тээвэрчин хариуцлагатай хувьцаат компани, нөгөөх нь Улаанбаатар хотын лотод компани гэсэн хоёр компани нийтдээ 30 том аврын хатусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Манай Баянгар аймаг л одоо баруун аймагуудыг дамжин өнгөрөх юм толгуур аймаг. Манай аймгийг бол одоо говьалтай ховд баярын чиглэлийн хатуус гот хоорондын нийт тээвэрлэлт усан чанартай зам гэж одоо холбогдсноор бид хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх бол одоо 24 цагаар дундын постыг ажиллуулж байна. 24 цагаар ажиллаж байгаа дундын пост маань үлцэтэй сумын одоо гүүрний наадлын дээр замын зайдтай хамтраад одоо ингээд 24 цагаар тэнцээ тээвэрлэл үйл ажиллагаагаар ингээд хамтран хяналт шалгалт хийгээд ажиллаж байна. За баярлалаа. Тэгээ Баянгар аймгийн автоөрийн төвөөс бид бүхэн мэдээлэл хүргэлээ. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцаая. Баярлалаа. Сегмент мэдчилж байна. Бид Баянгар аймгийн төв дээр дахин нэг сайхан жолооч авах тэгээд танилцахаар ирээд байна. Тэгээд сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ? Аль сумын харьяа? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? Би Баянгар аймгийн харьяат Сони хангаа гэдэг юм байна. Одоо 30 жилийн 30 машиныг өмжөдөлж байна. За тэгээд мэдээж яриг төмөр хөлгийнтэй хамт танилцъя. Тэгээд та өөрийнхөө төмөрлөгийг хэдэн оных ямар загвар хизээ анх авсан бэ гэдээ та танилцуулъя. Энэ миний аавын 18 дугаар баз гэж байхад миний аавын барьж ирсэн. Шинээр нь авч барьж ирсэн. 1983 оны төрөлтэй. Тэгээд тэрнээс хойш үргэлжлүүлээд би одоо хүртэл өмжөдлөө хадгалал. Явж идэх зэрэг хөө. Бүх юм нь хөрөн байгаа. Хураан ээлжтэй, устдах градтай тийм л зэрэг хөө. Одоо хүртэл өмжөдлөө явж байна. Тийм тамаас зэрэг. Тэгээд та одоо 30 жил жолоо өрж ингэж хэрэг олон газрыг энэ машинтайгаа туулж байв. Хаашаа хурж байв та аяллахын төвөөс ярилцвал. За ер нь очоогүй газар байхгүй те одоо Монгол орных одоо бүх аймгаар явлаа. Одоо тэгэл энэ урд хилүүдээр бүгдээр ингээд явж байлаа. Ер нь очоогүй газар ховортой ер нь. Энэ дундаас хамгийн сонирхолтой аяллаа та танилцуулаач. Энэ жил одоо энэ Баянгар аймгийн их Багдуул төрийн тахилгатай болсон. Түүнтэй холбогдуулж их Багдуулын яриад одоо бурхан залах ажилд очих машин байхгүй. Тэгээд энэ машинаараа 5 тонн очоотой их Багдуулын өргөлд гарсан. Одоо тэр л одоо их дурсалтай ил боллоо доо. За тэгээд бид түүхт сайхан Баянгар аймгаас бас түүхт сайхан машинуудтайгаа уулзаад эхэлж байна. Тэгээд бас нэг сайхан юм онц тээвэрчин мундаг ахуй тэгээд танилцлаа. Тэгээд дараагийнхаа машиныг хэдүүлээ танилццгаая. Тэгээд таны одоо ажил болон таны машинд бас сайхныг хүсэж олон сайхан километр замыг сайхан туулах болтугай та хоёртай бас сайхныг хүсье өрөө. За та бүхний ажилд амжилт хүсье. Сайхан ажил хийж яваа юм байна. Та бүхний алтан шардсан үнцэд явах болтугай. За баярлалаа. Сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ? Аль сумын харьяа? Ямар хүн байдаг вэ? Юу хийдэг вэ та? Би энэ Баянгар аймгийн Богд сумын харьяат Чаданбаа гэдэг хүн байна. Энэ 45 жил тракторын баны жолооч ажиллаж байна. Үүнээс 42 жилийн яг энэ техниктэй явж энэ намар 42 дахь намар дараа ирж байна да. За тэгээд энэ сайхан олон 42 жил унсан техникээ та бас танилцуулахгүй. Хэдэн оны ямар загварын техник байна? За энэ 1979 онд Оросын
зөвлөлт засаг бүгд найрамд холбоот улс гэж байхад үйлдвэрлэгдсэн. Одоо бол Орсын холбооны улс гэж ярина шүү дээ. Тийм үйлдвэрлэгдсэн ЮМЗ 6 гэдэг трактор. Тэн дээр одоо тоног төхөөрөмж угсраад гаргацсан. Одоо тэг универсал үйл ажиллагаатай газар ухаан төрн ийм үйл ажиллагаа хийдэг трактор байна да. За 42 жилийн хугацаанд одоо та хэрэг засварт үйлчлэгээ хийж вэ? Одоо хаашаа явж вэ? Олон. За 42 жилийн хугацаанд энэ тракторт моторт нь 2 удаа ээлж хийсэн. Кроп хойт агрегатт 1 удаа засвар хийсэн. Ажлын эрхтэнгүүтэд нэг 4-5 удаа засвар хийсэн. За тэгээд одоо хол гэх юм бол хамгийн хол нь өөрийн аймгийнхаа одоо 200 гаруй км-т байгаа сумуудад явсан. Баян булга, Гурван булга, Баян лэг, Баян говь гэдэг сумууд явж байсан. Тэгээ наан Гэрсэнгийн талын газар тариалангийн бүтээн байгуулалт гэж одоо социализмын үед явж байсан. Тэр үнд явж маш их хэмжээний сувг шууд дуухаж байсан. За одоо ингээд 42 жил гэдэг чинь одоо таны хүүхдээс ялгаагүй болцсон юм сайхан техникгүй. Тэгэхээр та энийг одоо дахиад он удаан жил хадгалах төлөвлөгөө байгаа юу? Тэр талаар өгж үз. Байлгүй яах вэ? Одоо он удаан жил хадгална гэж байгаа манай хүүхдүүд болохоор энэ техникийг зарж өрөхгүй. Одоо тантай насыг цугуулсан чи бид нэр өв залгамж хадгалж байлгаж байна гэж ярьсан. Танд бас баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлэгт оролцсон. Таны аяны алчин шаар зам үлзийтэй байх болтугай. Тэгээ техник нь бас одоо эвдрэл гэмтлэхөө маш удаан хэрэглэх болтугай гэж хүсээрэй. За баярлалаа. Та нарын маань ажил үйлс бас сайн өөдрөг байж байгаа болтугай гэж хана ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд дараагийн машинууд тагаад бид хэлцгээе. Автоаялал Баянгар аймгийн талбайгаас мэдчилж байна. Бид 8 аймаг төлөвлөсөд хотоос гарсан боловч яалтчгүй одоо бид нэр 7 аймаг дээр ирээд хот руу яаралтай буцах ажиллагаалаа. Тэгээд Баянгар аймгийн бичлэгийг баг зэрэг оруулаад бид нэр автын танилцуулгыг бүрэн хийгдээ дууслаа. Яаралтай буцах болсон учраас Баянгар аймгийнхаа байгалийн үзэсгэлэн янз бүрийн сайхныг нь бас харуулж чадсангүй. Гэвч дараагийн бид нэвтрүүлэг дараагийн дугаарууд дээр бид бас гаргахыг хичээе. Баянгар аймгийг дахин гаргахыг хичээе. Одоо бол бид цаашаага Өрхангай аймгийг төлөвлөсөн байсан боловч одоо Өрхангай аймгийг хойшлуулахаас өөр аргагүй болтол одоо аргаас маань ажил гарлаа. Тэгээд яаралтай боцох болсон тул Баянгар аймгийн хаан бичлэгээр ингээд энэ удаагийн аяллаа дугаарыг өндөрлж байна. Тэгээд та бүхэндээ дараагийн аймагуудыг сонирхолтой машин автын салбарын танилцуулгуудыг хийхийг хичээнэ. Тэгээд эргэн уулзцаая. Баянгар аймгийн талбай дээр бид бүхэн ямар ч байсан энэ удаагийн аяллыг өндөрлөхөөр шийдээд зогсож байна. Тэгээд баярлалаа та бүхэнд.